Яа, юу амар хэцүү юм аа, мөнгөгүй байх. Ерөөсөө мөнгөтэй л явал гоо төслөнтэй сайхан штэ. Би урууланда филлер хийлгэмээр байгаа байхгүй юу? Тэгэхгүй л арай л нэмгэн байна. Надад ерөөсөө таалагдахгүй байна. Би ерөөсөө өөрөөсөө таалагдахгүй. Тэгээд дээрээс энэ ардаа нүрийнхаа энэ шанааг би ингээд жоохон өрүүлмээр байна. Өндөг шиг өөгүй нүртэй албаар байна. Минь ээж битгий гэж яриа. Хөөргөн байна заяа минь ээж. Одоо би ингээд байнга шил зүүдгийн шалтгааныг чи мэдгүй. Би ерөөсөө нүдээ гаргамааргүй байдаг байхгүй юу? Ингээд нүд ингээд цохны хэсгээр айгүй унжцсан. Тэгээ энэ хэсэгтээ би ингээд утас татуулмаар байна. Яах юм хөөргөн штэ. Үгүй. Тэг би дээрээс нь хүүх хийлгэмээр байна. Залуучууд ч том хүүхтэй октодод дуртай. Тэгээ миний хүүх бол нэг л атга. Би найзаа юу муухай юм яриад байгаа юм би. Миний найз чи байгаагаараа хөөргөн ш. Яа, юу амар хэцүү юм аа, мөнгөгүй байх. Ерөөсөө мөнгөтэй л явал гоо төслөнтэй сайхан штэ. Миний найз өөрийнхөө гоо үзэсгэлэн олж харахгүй л байна да. София чи бод заяа. Ерөөсөө цагаан царайтай бомбор уруултай, гонцгой нүртэй, урт нүдтэй, том хүүхтэй, нарийнхан бэлхүүстэй, өргөн ташаатай хүн л хөөрхөн. Гоё эмэгтэй. Энэ дэлхийн стандарт чинь тийм л байна. Тэгэхгүй бол ингээ ямар нэгэн уутай байвал муулансаар агаал таарна. За, хоёул гэрлээ дээр очиж яваа найз. Зацарлаа. Чи энийг уугаад үзтээ. Ямар амтгаж байна? Яг гоё лир зүгийн балтай нэг юм жоохны дурсамж сэтрээсөө нэг юм тоглож байгаа дуудаг цааш. Амар гоё амтгаж. Гоё мэдрэмж өгж байгаа. За, энэ үнэхээр гоё мэдрэмж өгч байна тий. Тэнгүүт энэ гаднаасаа ямар харагдаж байна? Бачуу гоё савтаж. За яг энэ гаднах сав бол чиний бие, чиний нүүр, арьс, уруул бүх зүйлс чинь энэ чиний бие махбод. Доторх энэ ундаа чамд мэдрэгдэж байгаа энэ гоё мэдрэмж энэ бол чиний дотоод гоо үзэсгэлэн. Мэдээж энэ сав хойсноороо байх юм бол ямар ч үн цэнгүй тийм үү? Дотор нь байгаа энэ гоё цай байгаа учраас гоё амтагдаж байна. Тэгээд энэ үнэлэгдэж байна. Яг тэрнтэй адилхан миний найзын дотоод гоо үзэсгэлэнгээс шалтгаалж гаднах төрөгч нь гоё сайхан байх, гоё энергитэй байх нь чухал байхгүй юу? Чи хардаа ийм юм янзлуулна, тийм юм янзлуулна, мэс засалд ормоор байна гэж байна. Болно. Хэдүүлээ ингээд гоё эрхчлөөтэй нийгэмд амьдарч байгаа. Хүссэн бүхнээ хийлгэж болно. Гэхдээ хэрээс хитэрсэн зүйлс өөрийнхөө сэтгэлд дарамт учруулахаар тийм зүйл битгий өөртөө ингэж шахаж шаардал та. Яахан тий нийгмийн стандарт тийм л юм байгааз бүгдээрээ адилхан тэгээд царайтай болно л гэж. Бүгд өөрсдийн гэсэн өөр ондоошил дүр төрхөөрөө ялгармаар байна штий. Чи тэглээж үнэхээр хөөрхөн охин заяа. Гэтэ сая энийг уйсан чинь яг юм багын дурсамж сэтрээд тоглож байгаа дуудаг цай шиг амтагдаад би багада өөртөө амар итгэлтэй байдаг байсан. Яг юм амтанд өнрөнд яг мэдрэмж шингэждэг те. Тэглэж ямар нэгэн эрэгтэй хүнд ямар нэгэн тийм нийгмийн стандартад зориулж бид нар энэ хайрын сайхан амьдралаа өнгөрөөх юм уу? Тэглэж найзаа энэ гоё цайны одоо энэ лир зүгийн балтын заяа. Чавхтай, тоортой, бэрсүүд зүрчтэй, мэлрэг цэцгийн хандтай энтер гээд амар олон гоё төрөлтэй. Төрөл бүр амар гоё мэдрэмж юм өөр амттай. Тийм үү? Тийм. Энд чинь цайнууд дундаас хамгийн гоё нь ахгүй юу? Тэгээд ч үнэн ч гэсэн боломж юм байдгийн. Бусад цайнуудыг бодвол тийм бистэй гэрлээ. Тийм штэ. За манайха тайдад нэг ийм найз байдаг үстэй өөрийгөө байн голсон шилсэн. Хэрвээ тийм найз ах юм бол битгий л дээ. Одоо болно штэ. Найзууд чи үнэхээр залхаж байна. За энэ яг уу. За би тайдад нэг гоё мэдээ дуулах гэж байна. Манай гоё шүүсний маань хамт олон 5 сарын 21-ээс 5 сарын 30 хүртэл 10 хоногийн хугацаатай гоё шүүсэн дээрээ урамшуулт хөтөлбөр зарласан байгаа мэн. Энэхүү хөтөлбөрт хэдүүлээ яаж оролцох вэ гэхээр дурын нэгэн хүнсний дэлгүүрлөөгөө ороод нэг төрлөөс нь том болон жижиг савлгаатай 2 ундагаа аваад и баримтаа аваад зургийн дараад гоё брендийнхаа сошиал хуудас руу явуулчих нэ. Ингээд 10 хоногийн дараа цорын ганцхан азтан 1 сая төгрөгийн бэлэн мөнгөний азтан тодорох нэ. За манайха идэвхтэй оролцоорой. Хөөе, хаяа. Би юусаа гоо сайхны хаалганд орохоо боллоо. За, саяны гоё цаг уусан чинь миний багын дурсамж сэтрээд би үнэхээр өөртөө итгэлтэй хөхтэйсэн юм байна. Харин София чи гоо сайхны хаалгаанд орох хэрэгтэй юм байна шүү. Гэрээ чи хардаа